За ингээд зуныг зузаан номтой өнгөрүүлээ хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр манайх Японы уран зохиолын талаар орчуулагчийн жаргал сайхан гоотой ярилцах гэж байна. Тэгээд өнөөдрийн бидний онцлог сэдэв болохоор хамгийн түрүүнд ер нь Генжин туйлсын талаар ярих гэж бодлоо. Генжин туйлсын тухайд ер нь бол дэлхийн баг хамгийн анхны роман гэж тооцогддог мөн бас эмэгтэй зохиол эмэгтэй зохиолчтой гэдгээрээ бас их алдартай. Үнийг орчуулсан жаргал сайхан гоотой Генжин туйлсын талаар яриага эхлүүлье. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Генжин туйлсаар өнөө өглөө ингээд эхэлж гин гэдэг бол надад их сайхан байна. Ер нь Генжин туйлс гэдэг энэ том бүтээл нийтдээ бол 56 том шаштар байгаа. Тэр миний орчуулгаар нь эхний 10 одоо ном юм да. Одоо тэр 56 гэдэг чинь ер нь нэг авдар ном. Тэр авдар номыг японочууд бол 8 дугаар 9 дугаар зуунаас хойш ингээд маш олон хуулбарууд бас гарсан байгаа юм л да. Тэр хуулбаруудтай ингээд авдарлаад хамгаалж ирсэн байдаг. Манай нүүдэлчин улс өөрийнхөө одоо ноос товч байгаа бол бас хараахан тэр бодитоор нь бид нар хадгалж авчирч чадаагүй. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншил, тариалангийн соёл иргэншил, суурин соёл иргэншил гэдэг хоёр юм бол юмыг одоо авдарлах гэдэг ухтгун нараа бас нэлээд ялгаатай. Нүүдэлчин бид нар бол тэр болгон юм авдарлаад, хадгалаад ингээд байдаггүй. Яагаад гэвэл нүүхэд тэр болдог учраас. Тийм учраас аман соёл руу бол түлхүү орсон. Аман соёл их байна гэдэг бол одоо оюуны соёл тарих толгойд нь явж гин гэсэн үг. Энэ утгаараа бид нүүдлийн соёл иргэншлээ бол доор үзэх ямар ч одоо агуулга байхгүй. Харин одоо гал ус бусад одоо гашуун зовлонгоос бол японочууд энэ 10 дугаар 9 дугаар зууныхаа энэ бүтээлүүдийг ингээд хадгалаад аваад ирсэн нь бол хамгийн гайхалтай. Тэрэнд бол хүний хөдөлмөр орно. Бид нар бол юмаа толгойдоо чэйжилчдэг учраас тэрэнд нэг тэгтлээ санаа зовох юм бол байхгүй. Нэг ийм одоо их сайхан хоёр соёлын тухай би бас өнөөгөө та нартай уулзж байгаадаа энийг бас ярьж байгаадаа бас их баяртай байна. Тэгээд яг 56 шаштрын 10 ингээд гараад ирсэн хоёр бүтээл бол хоёр бот болгож би ингээд гаргасан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Генжин туйлс гэдэг маань өөрөө бол хүн төрөлхтний айгүй том соёл, хүн төрөлхтний утга зохиолын бас нэг өөр мэц одоо дэг гэх юм уу эхлэл дэг жаягийг бас би болгосон гэж ингэж үздэг. Яагаад ингэж ярьж байна гэхээр тухайн одоо нийгмийн соёл гэдэг юм тэр чигээрээ ингээд анх удаа роман цуврал зохиол юм шигээр ингэж хуулбарлагдаад ингээд үргэлжилсэн үгийн зохиол болж ингэж орж ирсэн учраас энэ үргэлжилсэн үгийн зохиол гэдэг тэр том жанр бол энэ анх удаа л одоо энэ номоор дамжиж ирсэн. Ингэж хэлмээрээ. Ер нь айгүй тийм талархууштай байсан л да. Генжин туйлс нэг хичээл дээр ингээд орон дахны орон зохиол үзэж байхад ингээд мэдээж эртнээс нь эхэлж байгаа штэ. Тийм байхад биднэрт нөгөө их сурвалж яг нөгөө нэг бүтнээр нь унших хэвээр тийм зохиолууд ер нь цөөхөн байсан. Гэтэ тэдний ерөөс хамгийн анхдагч нь ер нь Генжин туйлс байсан. Нэг талархууштай л байсан да. Тэгээ орчуулагчсанд нэг баяртай байдаг. Тэгээд энэ зохиол ер нь бас нөгөө олон удаа уншуустай болоо гэж бодсон. Яа тэгвэл анх би нэг өөрөө 17 8 таа уншиж ирсэн. Тэгж яхад ингээд Генжи нэг тийм нөгөө нэг ялч нөгөө төлөвшөөгүй хүүхэд байсан тулдаач тэр ингээд дүрэн таалагдахгүй байсан. Тэнгүүт ингээд дахиад жоохон нас яваад ингээд 20 гараад ирээ дахиад уншсан чаас нэг Генжин дүрийг ингээд арай өөрөөр хүлээж авдаг болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ та тэр талаар юу үзэж байна? За энэ бүтээл өөрөө одоо хүн төрөлхтөн өөрөө хүүхэд шиг тийм цаг үед бичигдсэн учраас одоо юу гэдгийг гисэн хэдий ч тэнд одоогийн биднэрт байдаг тэр одоо хайр сэтгэл, атаж өтөө, хорсуул одоо бүхэл юм бол энэ дотор байгаа л да. Гэхдээ
тэр болгоно өнөөгийн шиг тийм их нягууртай биш, хүүхэд шиг ата. Хүүхэд шиг хайр. Ийм юм надад их мэдрэгддэг л дээ. Тэгээд би ингэж боддог байхгүй юу. Ер нь Генжин Тойсыг би одоо орчуулад ингэж ямар ч үс эхний 10-ыг гаргаж ийн гэдэг бол айгүй тийм юу гэдгийг төлөвшсөн утга зохиолын төлөвшсөн ард түмний утга зохиол эртний үедээ ч гэсэн хүүхэд шиг байх үедээ ч гэсэн одоо өнөөгийн бид нарт ингээд адилхан хадгалагдаад ирж байна гэдэг бол юу надад бол айгүй сайхан санагддаг. Тэгэхээр аргагүй л дээ 17-8 настай хүүхэд тэр одоо ялгаж салгахад бол бас хэцүү тийм. Өөрийнхөө бодох гэж үзэн. Гэтэл энэ маань өөрөө тийм хүүхэд шиг утга зохиол байсан болохоор чи хумээ тайчаагүй. Ямар ч байсан унш дуусгасан байх гэж ингэж бодож байна. Тийм. Ер нь санагдaltaй. Тэгээ надаа өөрний санагтаас содон санагдчихсэн нөгөө нэг эмэгтэйчүүдийнх нь нэр нь бүгд өнгөний нэртэй байсан нь. Тэгээд яалт нөгөө тэнгуү давхар нөгөө нэг Япондх өнгөний бэлэгдлийн утгыг бэлэгдэлцүүг ингээд давхар бодож эхэлж байгаа байхгүй юу? Та бас тэгж бодсон уу? Тэгж бодсон. Яагаад гэвэл Мурасаки Шикибу гэдэг хүний Мурасаки гэдэг бол энэ нийляга өнгө гэсэн утгатай үг л дээ ерөнхийдөө одооны утгаар. Тэгээд ингээд бодохоор ер нь бол тухайн үед одоо би түрүүн хүүхэд шиг гэгэн тийм сайхан үе байсан. Тэр үед бол өнгөний одоо импакт гэдэг юм бол одооны бидний дөжирцэн нийгмийн олон өнгөийг бодоход их тод харагдчих байсан баг гэж ингэж боддгийн. Тэгээд одоо Мурасаки Шикибугийн өөрийнх нь эмэгтэй хүн байсан учраас одоо өөрийнх нь юу гэдгийг өнгөний таалалтай мэдрэмжүүд тэр зохиолд нь бас гарч л байгаа тийм. Тэрийг чи бас олж харсан байна. Одоо тэгвэл хоёлаа нөгөө нэг орчин үеийн уран зохиол, Японы орчин үеийн уран зохиолч одоо 1900-аад оноос эхэлнэ. За ер нь яг судлаачид янз янзаар л үздэг. Орчин үе гэдэг юм одоо юу гэдгийг Мурасаки Шикибугийн Генжин Тойс дотор ч гэсэн орчин үе бас явж байгаа. Хэдийгээр одоо энэ материалын эд баялагын ч юм уу бүтээн байгуулалтын энэ их соёл гэхээс илүү тэнд нөгөө цаана оюуны бүтээн байгуулалтууд эд явагдчихсан учраас тэр бол орчин үеийн гэж хэлэгдэхэр зүйлүүд их ажиглагддаг тухайн цаг үедээ те. Жишээлхэд ингээд энэ номд гардаг нэг баатар ярьж байгаа байхгүй юу? Одоо өөрөөр хэлбэл Мурасаки Шикибуг одоо ивент тэтгэгч Фуживара гэдэг ноён үгэнд байдаг. Би одоо энэ хэцүү бэрх хан зүсэг бичиж маяглаж байгаа улсуудтай айгүй зурггүй гэж тийм утгатай. Яагаад гэвэл одоо ханзны соёл тэнд бол дөнгөж одоо эхлээд ингээд бас одооных шиг ингэж биш бас шин соёл болж ингэж хан зүсгийн соёл. Тэрнээс бол уугуул Япон бичиг бол одоо энэ штэ тийм. Тийм гар бичиг. Манай одоо Монголын татлаган бичигтэй ингээ өнгөцгөн харахад айгүй адилхан байгаа. Ингээд ийм хирагана үсэг тий. Та нэгдүгээр дэвтрийнхээ ард нь хавсрахсан байсан. Тэгэхээр энэ дээр бол хятадын соёл хан зүсгний соёл бол дөнгөж орж исэн тухайн үедээ л орчин цаг байсан. Тэгэхээр тэр орчин цаг гэдэг юмыг ойлгох ойлголтууд бол бас энд явж ийн л гэсэн үг л дээ. Тэгээд яг уу миний бодлоор бол Японы утга зохиолыг бол нэг хэд хэдэн үе болгодог юм шиг байгаа. Тэгээд хамгийн гол нь орчин үеийн гэж хэлэгдэх Японы өөрийнх нь одоо нийгмийн бүтцэн өөрчлөгдөж ирсэн тэр үеийн шаргуу одоо барууны соёл нэвтэрч эхэлсэн үеийн энэ гээд ингээд хэд хэд ялгаж болох байх л да. Жишээлхэд миний нэг орчуулсан тэр нөгөө Фукузава Юкичигийн Эрдмийг эрхэмлэх ухаан гэдэг соёл бол тэр ном бол одоо жинхэнэ барууны соёлоос юуг нь одоо Япон хүнд нийцүүлж авах вэ? Юуг нь оруулах вэ? Юуг нь ерөөсөө оруулж болохгүй вэ гэдгийг айгүй тод харуулсан бүтээл шүү дээ. Цэвэр утга зохиолынхоо хувьд бол би Акутагавагийн үе. За тийм дотор бол мэдээж Дазай энэ төр ингээд орно. Акутагавагийн тэр үе
Кикучканы тэр үе тэр нэг хэсэг бүлэг одоо оюуны эрэлхийл хийж одоо барууны улс орны ялангуяа философийн чиглэл бол одоо дорны философийн чиглэлээс бол их өөр гэдэг имийг анзаарч тэрийг аль болохоор уран бүтээлдээ тусахыг оролдсон тэр нэг хэсэг бүлэг одоо зохиолчдыг бол би орчин үеийн л гэж хэлэх гээд байгаа. Түрүү дурдсан нэрнүүдээс харахад одоо нэг Ириноска Акутагава тий Нацумэ Соски зэрэг ингээд зохиолчтой хамт нэг зохиолч байсан. Мориогай тий Мориогай. Тэд нартай хамт байсан нэг зохиолчийн нэр жоохон хүмүүс баг мэддэг юм шиг санагддаг. Гэтэл яг үүндээ ингээд хүний амьдралны хамгийн тийм дуйлантай шахуу тий хамгийн тийм сонирхолтой амьдралтай нь бол миний зүгээр санагддаг. Тэр зохиолч бол Даза Осамо та түүний 2 3 өгүүлэх юм бас орчуулад Япон өгүүлэг тууж гэдэг номоор гаргасан. Бас өөрийн та хайрын ааш гэдэг номоор гаргасан. Та Дазагийн талаар юу гэж ярих вэ? Маш их авьяастай хүн гэж үнэлэгддэг тийм зохиолч ер нь Японы утга зохиол бол тийм одоо юу гэдгийг нийгмийн урагшин чирдэг утга зохиол л доо. Тэгэхээр төлөвшсөн үндэстний төлөвшсөн утга зохиол гэж би бол ярих дуртай. Тэгээ тэдний л одоо нэг нь яхахгүй Дазай байдаг. За би тэгтээ одоо бүх зохиолуудын ингээд утга зохиол судлаач хүн биш болохоор өөрийнхөө одоо таалагдсан бүтээлүүдийн л одоо хэд хэдэн өгүүлэг гаргасан байгаа. Тэр дотроос надад тэр нөгөө Мерос Гугэрэ гэдэг одоо юу гэдэг Маурис Миолос гэх янзаар л уншигддаг. Тэр өгүүлэг бол надад тийм одоо юу гэдгийг шийдлэрийн бүтээлийг өөрийнхөө нүдээр хараад тэгээ өөрийнхөө утга зохиолын орчинд авчраад тэгээд өөрийнх нь одоо Японы утга зохиолын онцлогтой нийцүүлээд тэгээд одоо юу гэдгийг одоо Европ өрнийн болоод дорны утга зохиолыг хооронд нь маш ухаалгаар ингэж сүлжиж релизжүүлж ингэж гаргасан бүтээл гэж би ингэж боддог. Тэгээд орчин үеийн одоо баатарлаг, орчин үеийн одоо хүмүүст бол үзэл бодолтой үнэнч байх, итгэл үнэмшилтэй байх, итгэл гэдэг юм бол одоо ерөөсөө алдарч болохгүй тухай их тийм сургамжтай баатарлагын ийм өгүүлэл гол сэдвүүн ер нь бол тийм хүн төрөлхтний одоо ер нь хүн төрөлхтөнд итгэх итгэл тэгээ түүнээс гадна бас надаас амлалт гэдэг бас ямар чухал гэдгийг харуулсан юм шиг санагддаг. Ингээд одоо Мелос ч өөрөө бүр ингээд амлсандаа хүрэх гэж тэр их зовлон ингээд туулаад тэг ингээд уншиж байгаа бит хүртэл ингээд яг зохиолынхаа нэртэй адилхан гүүгээрээ л гэж ингээд хэлмээр тийм айгу тийм гайхалтай бичсэн зохиол байсан. Тийм тэгээд тэр Мелосын өгүүлгийн тухай манай нэртэй зохиолч цэндэж байгаа нэг юу бичсэн байдгийг надад зориулж тэн дотор бол яг одоо чиний сая ярьдаг одоо бүр ингээд биеийн бүр хар хөлс ингээд цуваад одоо бушуухан л одоо энэ нэг ингээ ядж явах тэр 3 дээрэмч юм шиг бороо юу ч үлээ гэтэл одоо хамгийн дурсан найзын одоо ингээд дүүжлүүр дээр авчирсан байхад одоо үнэхээр одоо японочдын тэр гол гаргадаггүй манайхаар гол гаргах гэж ярьдаг нэ амлсандаа хүрдэг хуурдаггүй мэхэлдэггүй гол гаргадаггүй хэр оюун санааны одоо соёл одоо Дазайгийн тэрнээс одоо цаашаа одоо яаж бичих юм бэ те би бол тэгж л бодож орчуулж байлаа. Гэ бүр ингээд нойр хоол ингээд бүх юм бодоод яна дүүгийн хорим гэд бүр ерөөсөө өөртөө ингээд зохиол ихснээс хойш ингээд тэр нэг зарилгаа хүлээж авснаас хойш дуусан туслан ингээд өөртөө хамт санаа зовж явж байгаа байхгүй юу. Тэгээд зохиолын төгсгөл ч гэсэн ер нь их гоё байсан. Хантан өөрөө ингээд нэг буцаж хүнд итгэх итгэлээ ингээд олж авсандаа Мерос болон түүний нөхөртэй хамт ингээд одоо харилцаа холбоо бат бэхжүүлээд явдаг. Тэгээ түүнээс өмнө хаантныг ингээд бас зарим талаар бодохоор тэг буруутах аргагүй санагддаг. Өвчнөө хүн өөрөөс нь урвсан
тийм юм чи ингээд нөгөө хүн төрлөختөнд итгэлээ алдах нь аргагүй. Тэгээд хаантан бүр өөрөө хэлдэг шүү дээ. Ингээд чи угаасаа ирж амжих бараг нэг тийм амжихгүй дээ чи угаасаа ингэж хүн бараг хэлсэн амлалтанд хүрдэггүй юм гэсэн шахуу юм хэлдэг. Тэгээд айгүй муухай инээдэг шүү дээ. Тэр инээд энэ төр бол надад бас сонсогдоод байдаг. Ерөнхийдөө бас яг уруулт гэдэг юмыг бас яаж авч үзсэн тий. Одооны бидний одоо зүгээр байгаа байдал нь л өөрөө уруулт юм шиг нийгэм байгаа шүү дээ тий. Гэтэл тухайн үед одоо тэр хөөрхий эхнэрээ хүртэл өөрийнхөө хамгийн сайн сайдаа хүртэл ингээд уруулаа. Тэр уруултыг авч үзэх хэмжүүр гэдэг юм одоо тухайн цаг үед арай л нэг жоохон хатуу байсан юм биш байгаа да. Одооны бид нар бол зөвхөн хөх инээд хүрэх юм дээр авчиад цаацлаа хийж байгаа юм биш байгаа тий. Гэж ингэж хүртэл надад бас бодогддгийн. Тэгээд ерөнхийдөө бол яг уруултын тухай хэлсэн амнда хүрх амлалтын тухай тэгээд дээрэс хүнд итгэлийн тухай тэгээд хамгийн үнэнч байна гэдэг тэр соёлын одоо хамгийн гоо үзэмжтэй чанарыг бол үнэхээр дацаа тэн дээр бол гаргаж өгсөн. Тэгээ би одоо чи бол залуу үеийн төлөөлөл байна. Утга зохиолын залуу үеийн төлөөлөл. Тэгээ залуу үеийн төлөөлөлд энэ ингээ мэдрэгдэж гэн гэдэг бол надад үнэхээр бүр одоо баяртай байна. Тэгээ энэ л одоо утга зохиолын чанар тий утга зохиолын одоо өгж байгаа нөлөө утга зохиолын амт тэгээд дээрэс нь утга зохиолд одоо дурлах тэр сэтгэлийг ингэж бадрааж ийн гэдэг бол үнэхээр Японы утга зохиолын тийм нэг онцлог гэж ингэж хэлмээр байгаа. Сүүлд торгон цэргийн хорон даргын аллагыг та бол орчуулсан. Тэгээд тэр чинь нөгөө тийм хоёр өөр ертөнц зэрэгэлдээ ертөнц. Тэр ингээд уншихад эхлээд танд ямар байсан бэ ер нь? Би одоо та нарт арай сонирн байх нь уу эсвэл гайхаллыг чинь төрүүлэх нь уу? Ерөнхийдөө ингээд номоо үзээд тий ингээ гүйлгэж уншаад за тэр бол нэг одоо тэр хоёр номыг эхний удаа өөрийнхөө мэдрэмжээр ингээ гүйлгэж уншихад нэг ажлын 5-7 хоног л болж байгаа юм. За тэгээд ингээд за энэ номыг тэр их зузаан учраас л 5-7 хоног болж штэ. Энэ бол хэцүү ном гинжинтэй байсан. Энийг ингэж гүйлгэж урьдчилж уншина гэдэг бол надад аюу их төвхтэй. Юуны тэр торгон цэргийн хорон даргын аллагыг бол ингээд нэг утга зохиолын орчуулга энэ номыг орчуулга хийх утга зохиолын гэж би бас онцлж хэлмээр байна. Утга зохиолын орчуулга хийх одоо сэтэл надад төрүүлэх нь үгүй юу гэдгээ одоо нэг тест хийх маягаар л ингээд уншаал яаж байгаа юм л да. Тэгээд таалагдвал тэрийг орчуулах бодол төрнө. Жинхэнэ уншлага бол орчуулж явах явцад байгаа юм. Одоо өөрөөр хэлбэл өгүүлбэр болгонтой нь ажиллаад, үг болгонтой нь ажиллаж иж энэ номыг чинь бол одоо яг уншиж байгаа юм л та. Тэгэхээр утга зохиолын орчуулга бол утга зохиолын уншилт юм надад бол. Тийм. Уншихдаа тэр зохиолчийн өөрийнх нь одоо хэлэх гээд байгаа юмыг хэлж байгаа юмных нь цаана байгаа юмыг ёстой зохиолчийн өөрийнх нь агуу нөхөн дотор байгаа тэр оюун санааг ингэж нэгээр ингэж босгож гаргаж ирнэ гэдэг бол одоо хамгийн том уншлага юм да тий. Тэгж л одоо хэлмээр байна тий. Их гоё үг байна. Яг залуу орчуулагч нарт сонсоход бол та ер нь залуу орчуулагч нартыг үгүй одоо ер нь утга зохиолын орчуулгыг би одоо нэг залуугаар нь ч юм уу одоо туршлагатаагаар нь ч юм уу тэгж нэг хүмүүсийг ялгаж салгамааргүй байгаа юм. Яг тэгвэл утга зохиолыг орчуулах зориг гэдэг юмыг одоо сэтгэлдээ тээж байгаа хүн гэдэг бол тэр туршлагатай туршлагагүй
гэдэг нас залуу хөгшин эсвэл утга зохиолын боловсралтай юу, боловсралгүй юу гэдгээрээ бол ер нь их болохгүй. Хамгийн гол нь тэр мэдрэмж тий. Нэгдүгээр тулд хэлний одоо хангалттай чадвартай байх хэрэгтэй. Тэгжээж л хүн ном. Тэрнээс ном орчуулна гэдэг бол зүгээр нөгөө нэг хэлээ сайжруулах гэж орчуулдаг. Ялангуяа утга зохиолын орчуулга бол тэр бол биш юм байна тий. Тийм учраас адилхан л одоо мэдрэмж цогцлоод одоо утга зохиолынх нь амт шимтгийг мэдэрч чадна гэж зориглоод тэр зоригийг бол үнэлэх хэрэгтэй. Зүгээр чанар орчуулгын чанарын асуудал бол яхахгүй туршлага их чухал. Тэн дээр бол өөрөө сайхан ингээд мэдрээд идэг. Тэрийгэ буулгадаг монгол хэл сайн байх хэрэгтэй. Тийм. Мэдэртлээ тэр цаад хэлнийхээ юуг бол ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд утга зохиолын одоо жоохон авьяас бас хэрэгтэй. Тэрнээс одоо хэлтэй хүн болгон ингээд би одоо гадаад 7 жил амьдарчлаа. Ер нь бол ойлгоод байна. Ойлгоод байна үнэн. Утга зохиолын тэр одоо юу гэдгийг жоохон чадвар гэдэг юм. Эсвэл одоо утга зохиол дурлах сэтгэл гэдэг юм. Тэгээд одоо утга зохиолын амт шимтэнд өөрийгөө ордог тийм оюун санаа суугаагүй бол хичнээн хэл мэдээд бол орчуулахад төвхтэй. Тийм учраас хамгийн чухал юм бол нэг 3 л сая ярьдаг 3 л юм байна. Таны зохиолуудын ерөнхийдөө нөгөө ихэнд бол одоо зохиол номын ихэнд тооцонд редактораар Койбучи Шин Ичи гэдэг хүн байгаад байдаг. Тэр хүн таны багш гэсэн тий. Тэгээ одоо хүний багш бол янз байдаг бах тий. Эрдэм номын өвлөөд ингээд авдаг юм ч байна. Одоо тухайн үедээ хичээл заагаад явсан багш ч байна. Койбучи Шин Ичи багш бол миний бүр амьдралын багш шүү. Намайг энэ Японы утга зохиол дурлуулсан, Японы одоо баримтад уран сайхан, Японы энэ чирэгч оюун санаанд дурлуулсан хүн бол үнэхээр одоо манай багш Койбучи Шин Ичи Азийн их сургуулийн ректор байсан монголч одоо нэртэй юм эрдэмтэн байна. Зараа сайхан гоо ерөнхийдөө бол орчуулсан зохиол манай Монсодор хэвлэлийн газраас гэвэл Никку 84-ийн 3 бот байна. Тэгээд мөн Генжин Төлсийн 1-2 дугаар бот. Тэгээс мөн бас Муракамигийн Өнгөө Тазаки Цукуру болон түүний иргэлийн он жилүүд гэдэг зохиол байна. Сүүлд бол Торгон цэргийн хорон даргын аллах гэд 2 бот ном гарсан байгаа. Энэ бол нэлээд Муракамигийн сүүлд бичсэн 2017 онд бичсэн зохиол байсан. Тийм болохоор уншиж та бүхэн одоо 100 номтой өнгөрүүлэх гэвэл эдгээр номнуудаас танд сонголт өрн байгаа шүү. Сүүлд Зараа сайхан гоо орчуулгаар гэвэл бас нэг Шибаратораггүй Монголд ирсэн ингээд тэмдэглэл буюу тий аян замын тэмдэглэл байсан. Тал нутгийн тэмдэглэлгээд тэгээд авцсныхаа cover зэрэг ингээд уншаад харуулъя ингээд цэвэр Монгол ах уу тий Монголын талаар их сайн дүрслээ бичсэн. Тэгээд алдартай зохиолч бол манай Монгол дутагт ирээд ингээд төр талаараа бичсэн зохиол байгаа юм шүү. Би одоо энэ Монсодор хэллийн газар Эдмон компанитай одоо орчуулгынхаа анхны бүтээлээс эхлээл хамтраад бараг одоо 25 жил болох гэж байна. 97 онд би тэнд Токиогийн боловсрол соёлын их сургуульд мастер курс сурч байхдаа тал нутгийн тэмдэглэл гээд Шибагуан Японы их алдартай зохиолч л доо ер нь бол тийм баримтат уран сайхны бүтээл бичдэг. Одоо ардын уран зохиолч гэж хэлэгдэхээр тийм их одоо японочдын хайр хүндэтгэлийг хүлээсэн 2500 гаруй бүтээлтэй хүн шүү. Одоо 40 гаруйар нэг сэдвт зохиол. Тэгээд маш их олон эссе, тэгээд маш их олон аян замын тэмдэглэл. Ариун сан өрхтөн байна да. Тийм одоо мундаг зохиолч хүн. Яг Монгол улсад 2 удаа айлчилсан байдаг. Өөрөө болохоор бас залуу байхдаа монгол хэл үзчихсэн. Оскагийн их сургуульд. Тэгээд тэр хүний тал нутгийн тэмдэглэл гэдэг энэ бүтээлийг анх Эдмон компанид 97 онд хэвлүүлж ийлаа. Тэгээд тэрнээс хойш бол яг энэ бүтээлийг манай Монголын их интеллигент сэхэтэн улсууд уншаад айгүй их сэтгэл нь хөдлөөд ингээд байдаг. Ерөнхийдөө бол намайг дахиж хэвлүүлэх үү гэд анхны хэвлэлээрээ хэвлүүлэхгүй байж байгаад
одоо 25 жил 24 жилийн дараа сая хэвлүүллээ. Тэгээд энэ бол бас энэ хугацаанд монгол хүний одоо сэтгэлгээ, оюун санаанд нэгдүгээрт одоо бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн баг. Хоёрдугаарт бол тийм эрхэмсэг одоо бүтээл ном гэдэг бол тэгэл одоо хөвлөөл зараад байна гэхээсээ илүү хүнд бодох хэрэгчлөг, бодох цаг хугацааг бас сонголттой өгдөг байх. Тэгээд хүмүүсийн одоо хүсэлтээр сая дахиад хэвлүүллээ л дээ. Тэгээд энэ бүтээл бол яг монгол хүн бүхний зүрх сэтгэлд бас байх ёстой бүтээл юм байгаа ингэж бодож जैन. Тэгээд танаа уншигчдад зориулаад би бас нэг зүйлийг хэлье. Ер нь бол ном уншина гэдэг бол сайн хүнтэй л одоо уулзсан л гэсэн үг шүү дээ. Сайн хүнтэй, сайн одоо оюун санааны чирэгч одоо хүчтэй. Тэгээд дээрэс нь сайн хүнтэй одоо ертөнцийн ч юм уу оюун санааны биш юмаа гэхэд одоо бүхий л тийм сайн сайхан юмыг л олох гэж хүн ном уншдаг болохоос биш муу юмд суралцъя гэж бол ном уншдаг шүү. Тийм учраас одоо танаа одоо уншигчд бол маш баялаг сонголттой уншигч шүү. Одоо маш мундаг одоо бүтээлүүдийг сонгож олж одоо хэвлэн гаргадаг ийм одоо чанартай уншигчдыг бий болгосон одоо чанартай одоо уншигчдыг хүмүүжүүлж хөгжүүлсэн ийм хэвлэлийн газар шүү гэж одоо би хэлмээр байна. Ингээд энэ зуныг зузаан номтой өнгөрүүлээ гэх юм бол Мураками нэмгэн ч гэсэн дэлхийн одоо агуу бүтээл энд сонгодог бүтээл бас байна. Анхдагч. Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье. Ингээ ярилцлага өндөрлөө. Зуныг зузаан номтой өнгөрүүлцгээе.